Сайн байцгаана уу? Энэ удаагийн нэвтрүүлгээр бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болоод энэ сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа нэгэн төслийн талаар танилцуулах гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн талаар товчхон мэдээллийг хүргэе. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Монгол Улсын засгийн газрын тусгай сангуудын нэг бөгөөд анх 1993 онд худалдаа үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хэлтс нэртэйгээр байгуулагдаж байжээ. 2009 оноос хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2009 оны 1 тоод тушаал гарч хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэйгээр зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Тул сангийн зорилго нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн их усүрийг төвлөрүүлэн хөнгөлтөө нөхцөл бүхий зээл олгож тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино. Ингээд бид Сэлэнг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа Газар агро компанийн Үхрийн ферм дээр хүрэлцээрээд байна. Ингээд хамтдаа танилццгаая. За бид нар 2008 оноос хойш одоо зүүн бүрэн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани жилдээ 1900-аас 2000 гад улаанбуудад нийтдээ тариалт хийдэг. Түүний 80 орчим хувьд бол улаанбуудад тарьдаг. Одоо манайх бол газар тариалангийнхаа компанийнхаа суурин дээр одоо мал аж ахуй хөгжүүлж байгаа. Сүүлийн 3 жилд мал аж ахуйгаа сайжруулах гэсэн үгнээс нийт тариалтын талбайны 20 орчим хувийн тэжээлийн төрөл бүрийн тэжээлийн урмал тарьж одоо малаа тэжээж байгаа үеийн нөхцөлд нь Газар агро компани нь 2008 оноос Сэлэнг аймгийн зүүн бүрэн болон баруун бүрэн суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оноос газар тариалангийн үйл ажиллагаан дээр нь тулгуурлан эрчимдсэн мал аж ахуйн фермийг байгуулан амжилттай ажиллаж байна. 14 оноос эхлээд бид нар мал аж ахуйн салбар руу нэлээд анхаарал тавьж эхэлсэн. Бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 15 оноос 15 онд бид нар төслөө өгөө төслийн зээл хүсээд 16 оны ихэнх зээл авсан байдаг. Энэ тухайн төслийн зээл маань бол ерөөсөө бид нар 100% ерөөсөө яг мал авах зарцуулагдаж байгаа. Оросын холбооны улсаас одоо яг цэвэр зүсний үйлдвэрийн Грифорд мал авч ирсэн. За мал аж ахуйн салбар одоо манай үйлдвэрлэг байдал алдагдсан гэж үзээд бид нар ерөнхийдөө энэ Грифорд үйлдвэрийн бухаар одоо зохиомл хэлтүүлэг хийгээд бух тавьж өөрсдийнхөө сэлэнг үйлдвэрийг одоо сайжруулах тийм юм дээр төсөл зохион байгуулалт одоо хэрэгжүүлээд явж байна. Казахстан улс Оросын холбооны улсын Оренбург, Волгоград мужид 1930-ад оноос эхлэн казак болон нутгийн үхрийг махны чиглэлийн Грифорд үхрээр эрлийцжүүлээд 2-3 дахь үеийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар казакийн цагаан толгойд үйлдвэрийн үхрийг бий болгож байжээ. Казакийн цагаан толгойд үйлдвэрээр ойд хэрийн бүсийн тухайлбал Булган аймгийн Сэлэнг сум, Сэлэнг аймгийн Орхон туул сумын нутаг дахь Монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийцжүүлж тохиромжтой хөвшлийн үхрийг цаашид өөр дотор нь шилэн сонгож үржүүлсээр 1980-ад оны дунд үед гэхэд махны чиглэлийн Сэлэнг үйлдвэрийн үхрийг бий болгосон байна. Грифорд нь өөрөө ямар онцлогтой мал вэ гэхээр дэлхий дээр махны чиглэлийн үхрийн нэлээд их хувийг эзэлдэг үйлдвэр байгаа. Үйлдвэр өөрөө Грифорд үйлдвэр. За дасан цогцох чадвар их сайтай. Аль ч нөхцөлд одоо халуун чиглэл дээр бай, хүүтэн чиглэл дээр бай. Мөн дээрээс нь одоо бэлчээр ашиглалт бол маш сайн байдаг. Бэлчээр ашиглах чадвараараа сайн. За дээрээс нь махны гарц сайн байдаг. За махны гарц бол одоо сайн тэжээсэн ир баруун өнгөрсөн үеийн бидний туршлагаар бол нэг мах бол үндсэндээ бараг 60% махны гарцтай байгаа. За дээрээс нь мах өөхний алаглалт маш их сайн байгаа. Одоо гадаргуу өөх багтаа өөх нь бол одоо махандаа шингэж өгсөн байдаг. Тийм учраас их зөөлхөн байдаг, хамтлаг чанартай байгаа. Зөвхөн одоо хоол тэжээлэндээ биш, өөрийнх нь одоо тэр генетикийн өөр тэр потенциал нь одоо тийм байдаг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр эргээд бид нэр Грифордыг авчирч одоо энэ сэлэнг үйлдвэрээ сайжруулах юм байна гэдгийг олж тогтоогоод одоо өөрсдөө амьдралын туршлага дээрээс ч гэсэн одоо оллоо олж мэдлээ. Тул эрчимдсэн мал аж ахуйн фермдэр сар бүр жигнэлт хийдэг бөгөөд тугалнаас эхлүүлээд нас бий гүйдсэн бух хүртэл бүгдийг нь жигнэж үздэг байна. Сүүлийн 2 жилийн ажлын үр дүн гүйцэхэд нэг үхэр хоногт дунджаар 800 орчим грамм андын жинэн нэмэгдэж байгаа гайхалтай үр дүн үзүүлж байна.
эрчимдсэн мал аж ахуй гэхээр одоо яг юунаас бүрдэж байгааг бол нэг 30% нь бол одоо удмын сан байгаа. Үйлдвэрлэх байдал 30% нь мал эмнэлгийн одоо ажиллагаа байгаа. За одоо зөв үед нь одоо вакцины тархлаажуулалт хийдэг. За тэгээд мэдээж үлдсэн 30% нь бол хоолт ижээлийн асуудал байхгүй. Одоогоор энэ болохоор бид нар төлөвлөгөөт юуны вакцины цусны дээж үхээсээ дээж ав шинжилгээнд өгч байгаа. Тэр өчтөөс манай өгч байгаа. Мөн тэнд жигнэлт маань явуулж байгаа. За тэгээд дээрээс нь одоо малын хэмж ямар ажил хийдэг вэ? Үзлэг сар бүр үзлэг хийн. Эрүүл мэндийн талаас бид нар одоо ингээд хашаандаа ариут тул халдваргүйжүүлэлттэй цаг тухайд нь хийгээ явж байгаа. Эрчимдсэн мал аж ахуйн чиглэлээр орон нутгийн малчид төдийгүй бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд маш олон асуултуудыг тавьж туршлага судалдаг байна. Энэ тал дээр Газар аграр компани хамт олон нээлттэйгээр бүхий зүйл дээр зааж зөвлөж өгдөг. Учир нь тэдний зорилго бол Монгол малынхаа махыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанар стандартад нийцсэн сайн мах болгож дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаж гадаадд экспортод гаргаж улс их орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах явдал юм. Энэ хашаа яагаад ийм өндөр байгаа юм бэ гэж асуудаг тийм ээ хүмүүсүүд ирээд яах гэж ийм их өндөр хашаа хийд юм бэ? Яагаад энэ завсартай юм бэ гэд. За энэ бол яг хөө мэдээж хамгийн түрүүнд нөгөө салхины нөмөр одоо бий болгож байгаа. Дээрээс нь завсартай байна гэдэг бол яг хөө дээгүүр нөгөө салхи давж зөхгүй дундуур нь одоо ороод салхины ирчийг сааруулдаг. За тэгээ өшөө бас нэг чухал юм юу гэвэл ус байгаа юм. Усаа яадаг вэ гэхээр энэ малч одоо манай хурц хашаанаас гарахгүй шүү дээ. Энэ зохиомл хэлтүүлэг хийгээд 5 сарын бараг 20 хүртэл бол хашаанаас гарахгүй. Тэгэхээр заавал ус байх хэрэгтэй. Амьд амьтан бол усгүйгээр бол байж болохгүй. Тэгээ ус нь бол байнгын дэрэгдээ байж байгаа. Одоо өвөл бол ингээд цогц температурын усыг халаагаад 10-аас 15 градус хүртэл халаачдаг явсан. Тэгээ байнгын устай байнгын дулаан одоо хэвтэгтэй байхад бол одоо хашаа одоо ямар нэгэн сарвч одоо өхрийн байр бол одоо нэг тийм чухал биш юм байна гэдэг нь бол одоо 2 жилийн бидний энэ өөрхийн байдлаар бол амьдрал дээрээс туршигдаад ингээд үндсэндээ батлаг нотлогдож байна. Эрчимдсэн мал аж ахуй хамгийн гол нь юу вэ гэвэл ерөөсөө мөн бүртгэл тийм ээ. Бүртгэл энэ өхөр бүхэл одоо өхөр юм дугуулын бүгд 2 жилдээ эмэгтэй байгаа. Одоо энэ бухаар хичнээн одоо үнийг одоо жишээлбэл хэлтүүлсэн юм бэ. Ямар бухны одоо үрээр зохиомл хэлтүүлэг хийсэн юм бэ. Тэр бух нь одоо хаанаас ямар гарал үүсэлтэй юм бэ. Тэрний одоо өвөг эцэг нь яг ямар юм байсан юм бэ. Ямар үзүүлэлттэй юм бэ. Төрөх үеийн жин хэдвэ. Эхээсээ салгаж ийсэн одоо тэр 205 дахь хоногийнхэн жин нь ямар байсан. Энэ бүх юмныг бол бүртгэл бол одоо энэ хамгийн гол чухал ажил гэж үзэж байгаа. Энэ малын удмын санг одоо сайжруулснаар бол малын өөрийнх нь таваардаг үйлдвэрлэх байдал бол нэг шууд 30% сайжирна. Энэ бол одоо хоолт ижээлтэй ч холбоотой биш. Зөвхөн одоо энэ үйлдвэрлэх байдлыг одоо сайн генетикийн нөөц авчирч одоо сайн бухаар хэлтүүлж яаснаар туглын одоо өөрийнх нь амьдын жин сайжраа явж байгаа. Эхээсээ салж байгаа одоо 205 дахь хоног дэрх жин бол одоо эрс өөрчлөлтөд одоо явж байгаа. Бид нэр түүн дээр бас одоо ингээд туршилт хийгээд өөрсдийн сэлэнг үйлдвэрийн өхөр дээр энэ Грифортын бухыг тавиад одоо сэлэнг үйлдвэрээс гарч байгаа дугуулууд маань бол одоо Грифортын яг цэвэр Грифортоос гарсан дугуулнаас бол одоо нэг дутгааргүй нэг 15-аас 20 орчим хувийн л жингэрээ жоохон гоцрогдолтой явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол жилийн жилд одоо сайжраад явчихна гэсэн одоо сайжраад явна гэсэн тийм юутай явж байгаа. Хандлага үүссэн байна. Сан байгуулагдсанаас хойш нийт 26454 төсөлд 3 их 885.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлсэн бөгөөд үүнээс нийт эрэлтийн 18% буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөй зээлийн санхүүжилт олгогдсон байна. Дээрх төслүүд зээлийн санхүүжилт авснаас хойш Улаанбаатар хотод 13341 ажлын байр хадгалж, 19600 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж, орон нутагт 12076 ажлын байрыг хадгалж, 21028 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн бол нийт 25417 ажлын байрыг хадгалж, 40628 ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн байна. Хөрөнгийн
цэвэр цусны үйлдвэрийн мал авчрахад л одоо хамгийн гол их хөрөнгө байгаа юм. Тэрэн дээр л одоо сангаас зээл авч бид нэр Оросоос үхэр оруулж ирсэн тийм ээ. Энийг л одоо нэг дор бүгдийн зээл худалдаж авна гэдэг чинь бол бас асар их амаргүй ажил байхгүй юу? Үндсэндээ 150 үнээг ингээ нэг дор худалдаж авчраад энийг авчрна гэдэг чинь биднэрд бол нөгөө Оросын аж ахуйнууд чинь биднэр зээлээр өгнө гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр нэг дор тэр хөрөнгийг зээлж өгөөд тэгээд тэрийгэ дээрээс нь удаан хугацааны туршид одоо ингэж иргэн төлөлтийн хугацаанд нэлээд сайн урт хугацаатай тавьж өгсөн хамгийн давуу талтай. Энэ бол одоо хамгийн чухал гэж үзэж байгаа юм. Мал аж ахуйч өөрөө тийм худалдаа өөр ямар нэгэн худалдаа юм уу өөр нэг үйлдвэрлэл биш учраас маш удаан үр дүнгүй өгөн. Тэгвэл энэний цаана юу гэвэл үр дүн гарна. Үр дүн гараад эхэлчихсэн байгаа. Өнгөрсөн жил бид нар хамгийн анхныхаа борлуулалтыг хийсэн. Бух зарсан бид нар бухан бюронууд зарсан. Тэгээд булганы одоо сэлэнг сум бол энэ халзан толгойтой хөр буюу сэлэнг үйлдвэрийг одоо нэлээд эртээр үсэх өсгөж хөгжүүлж ирсэн газар байна. Тэнд одоо үндсэндээ манай бухан бюроны бараг 80% нь тэр орон нутгийг зарагдсан байдаг. За мөн өөр нутг руу баруун тишээ Говалтай руу одоо бас бид нэр борлуулсан юм байна. Доронт руу бид нэр одоо бухан бюроогаа зарсан. Манайхтай ижил аж ахуйнууд ч гэсэн одоо мөн ижил хэмжээний үйл ажиллагааг явуулахад бол ямар ч одоо асуудал байхгүй гэж үзэж байгаа. Монгол одоо манай орон нутгийн цагуурын нөхцөл цасан цагт урмлуудыг тариад, ижил урмлуудыг тариад түүнийг хурааж ав зөв бэлтгээ, зөв хадгалаад тийм ээ. Ижилийн чанарыг алдуулахгүй хугацаанд нь одоо тэрийг зөв бэлтчих юм бол үндсэндээ нэрчимдсэн мал аж ахуй гэдэг маань бол одоо Сэлэнг аймгийн төвшөнд юм уу мөн одоо Булган Хинтийн Монголын одоо хойд бүс нутгуудаар бол бүрэн дүүрэн одоо хөгжинэ гэсэн одоо бүр бат итгэлтэй болчихсон би. Улс их орныхон хөгжил цэцгэлтийн төлөө өөрсдийн туршлага мэддэг чадвар дээрээ суйрлан эх орондоо бүтээн байгуулж үйлдвэрлэж эдийн засагтаа үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм бизнес эрхлэгч та бүхэндээ талархал илэрхийлэн ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан